чи ингэж өөрчлөгдөж байгаа. Ер нь жоохон юм болчвол гэл нэг ярьдаг штэ. Ер нь жоохон сүүлийн жоохон нэржин нэмээд байгаа юм л тий. Яг жоохон тураад энэ хувцсыг өмсчүүлсэтэй гоё харагданаа гэдэг гэл найз охтууд ярьдаг штэ. Тэгэл тасгал хийж чадахгүй лаач, буруу холлооч, одоо тайваргал хэлээч, ерөөсөө тэр стресстэйгүй би тарган байлаач, таргасан байлаач. Ерөөсөө нөгөө наалтаа болсон гэдэг чинь яасан ч исэн гэд. За болно доо өнөөдөр юм байгаа юм чинь би дэлгэцгийг болно штэ. Өвдөхгүй байх зовхгүй. Тэгэл болон доо зорилго бол ерөөсөө одоо чин тач холбогдлохоо болцсон. Би өмнө нь болохоор ингээл одоо хамгийн их таргалж байхдаа 71 кг байсан шүү дээ. Би тэгтээ ч юм уу ерөнхий жин нэмж байхдаа ингээд надад тоо аягүй чухал байсан байхгүй. За би 5-ын товрол орчвол 6-ын товрол орчвол за би 55 болоод 50-50 55 байх хэрэгтэй. За бүгдээрэнд нь миний энэ бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За тэгээ өнөөдөр өмнөх бичлэг дээр хийсэн байсанчлан жингээ хасаа эрүүл амьдралын тухай ярих болно. Гэхдээ энэ бол зөвхөн одоо миний хэрэгжүүлж байгаа зүйлс гэх юм уу, миний өөрөө ингээд жингээ хасахад эдгээр зүйлс айгүй чухал юм байна. Би эднэрийг яг ингэж одоо өөрөө хийж байгаа учраас надад өөрчлөлтүүд гарч байгаа. Миний сэтгэл зүйд, миний одоо жингээ хасах үйл явцад маань амьдралын одоо эрүүл хэм маягтай болох үйл явцад маань айгүй нөлөөлж байгаа учраас та эдийг ч гэсэн бас магадгүй өөрийгөө өөрчлөөд өөрөө гоё эрүүл амьдрал хэм маягтай болъё гэж бодож байгаа бол миний энэ бичлэгийг бас сонсоод үзээрэй. За тэгэхээр жингээ хасч турж одоо хайн тулд хамгийн түрүүнд миний хэрэгжүүлсэн арга юу вэ гэхээр ингээд толинд өөрийгөө харсан бүхэл биеэр нэг айгу удаан. За тэгэнгүүтээ хараад юу яаж байгаа. Нэг хүнд нэг өөрт санагддаг штэ. За би ч ерөн энүүгээр айгу таргалалтай байна. За би ерөн ингэж харагдчихээн. Би энэ өмнө нь ямар байлаа? Би нэг 4 жилийн өмнө 3 жилийн өмнө яг ямар харагддаг байлаа. Одоо яг ямар байгаа лээ. Энэ харагдчих байгаад миний сэтгэлд ингээд таалагдчихээн үү? Надад гоё байна уу? За би ирээдүйд яг одоо нэг иймэрхүү гоё биетэй болоод өөртөө тохирсон биетэй болоод ямар ч хувц өмсөн гоё харагддаг. Ямар нэг өвчин завиургүй болохыг хүсэж байгаа тий. Энэ талаараа ингээд толинд хараад аягүй сайн бодсон. За тэгээд дараа нь болохоор юу яаж байгаа. Гэр бүлийнхаа найз нөхдөөсөө ингээд асуун штэ. Манай гэрхэн агш нар ингээл ийш аав эдгээр хэлэн штэ. За ерөө ийм байна. Чи ингэж өөрчлөгдөж байгаа. Ер нь жоохон ийм болчвол гэл нэг ярьдаг штэ. Ер нь жоохон сүүлийн жоохон нэржин нэмээд байгаа юм л тий. Яг жоохон тураад энэ хувцсыг өмсчүүлсэтэй гоё харагданаа эдгээр гэл найз охтууд ярьдаг штэ. Тэгж мэгээд за ер нь бол ингээд гоё болъё доо гэж бодоод өөрөө ч гэсэн ер нь бол за би хичээх хэрэгтэй юм байна. Гэт хичээж байгаа. За тэгээд дараа нь болохоор мэдээж харчлаа, ямар мэдрэмж төрж байгааг бодчихлоо, найзуудаас гэр бүлээсээ, эргэн тойрныхон дотны хүмүүсээс сонсчлоо. За тэгээд дараа нь болохоор үйлдэх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас би үйлдэл аваад одоо дасгал хөдөлгөөн хийх. Гэтэ заавал ингээл дургуй зүйлсээрээ хийх биш. Өөрийнхөө дуртай зүйлээр йог хийх, бүжиглэх, дасгал хийх. За дасгалаа нэг амар удаан хугацаагаар цаг маг 30-40 минутаар биш мэгэд 10 минутыг эхлээд хийчээ дараа нь дахиад 10 минут ингээ явсаар байтал бараг 30-40 минут болчдөг ч юм уу. За тэгээд өдөр болгон хийж чадахгүй бол ядаж би өдөр болгон дасгал хийхгүй л дасгал хийгээгүй өдрөө аягүй сайн алхах хийчээдэг ч юм уу. Эсвэл арай бага янз бүрийн түргэн хоол амттан одоо их тиймэрхүү юм хэрэглэхгүй байхыг хичээж байгаа ч юм уу. Дээрээс нь сахараа багасгаж байгаа гэдэг ингээд үйлдэл аваад хийж байгаа заяа. За дараа нь болохоор яаж байгаа. Одоо эрүүл мэндийн шинжилгээнүүд ингээд өгсөн гэх юм уу. Зөв ингээ өөрсдөө бид нар ингээд жоохон таамаг төвшүүлдэг шүү дээ. Ингээд өвдөнгүүт. За миний яг юу цус өвдөө тийш шүү. Миний ходоод миний ерөн жоохон юм байна гэдэг хүн өөртөө жоохон таамаг өгөөд идэг шүү дээ. Тэгэхээр тэрний оронд яг ингээд эмнэлгийн байгууллага мэрэгжлийн хүмүүст очиж хандаад үзүүлээд яг юунд байгаа юу байна, нэлэг цус бөөр одоо тий дотор идэрхтнүүд чи ямар байна, хоол босруулалт чи ямар байгаад байгаа гэдгийг аягүй сайн нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Тэгээд өгсөн. За одоо тэгээд бас дутуу шинжилгээнүүд ч гэсэн надад байгаа. За тэгээд дараа нь болохоор зорилгоо тодорхойлсон гэх юм уу? Зорилгоо тодорхойлсон. Миний зорилго бол ерөөсөө л одоо жинд ач холбогдлохоо болцсон. Би өмнө нь болохоор ингээл одоо хамгийн их таргалж байхдаа 71 кг байсан шүү дээ. Би тэгтээ ч юм уу ерөнхий жин нэмж байхдаа ингээд надад тоо аягүй чухал байсан байхгүй. За би 5-ын товрол орчвол 6-гийн товрол орчвол за би нэг 55 болоод 50-аас 55 байхад л би өстой гоё болно гэл ингээд ийм тоонд ач холбогдол өгөөдсөн гэх юм уу. Одоо болохоор тоонд гэхээсээ илүү одоо галбар дээрэс нь ерөөсө тоонд биш ингээд нэг хэв маяг дадлал өөрчлөхийг хүсэж байгаа гэх юм уу. За би ерөөсөө ингээд өглөө босоод шүдэ угаагаад
нүрээ угаадахтай яг ижилхэн миний хооллолт ч гэсэн айгүй зөв. За тасгал хөдөөнийг ч гэсэн би зүгээр л миний яг өглөө босоо шүдээ угаадахтай яг ижилхэн тийм дадал болохыг хүсэж байгаа гэх юм уу. За дээрэс нь трийг нэг зүгээр нэг сар хийгээд 2 сар хийгээд орхих биш ингээд бүр ингээд амьдралынхаа турш хийхийг хүсэж байгаа. Яагаад вэ гэвэл би одоо дандаа 20 эдтэйгээрээ магадгүй энийг үзээ сууж байгаа та дандаа 18 19 дөгөрөө 30 эдтэйгээрээ байхгүй бид нар чинь ингээл угаасаа байгалийн жамаар хөгшрөн нас нэмнэ. Тэр үедээ ингээд гоё янз бүрийн өвчний амар хөвчтэй болохгүйгээр ямар нэгэн юм зууртаар өгөхгүйгээр зуурдын байдлаар өгөхгүйгээр айгуу гоё зөв амьдралын хэмээгтэй байхыг хичээж байгаа хгүй юу? Гинтийн үхэл, гинтийн өвчин зовлон гэдэг чинь айгуу хэцүү шүү дээ. Ер нь бол хэцүү, өвчин айгуу хэцүү. Тэгэхээр бид нар аль болох тэрийг авахын тулд өөрийнхөө бие махбодыг айгуу хайрлах хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэл зүг хайрлах, бие махбодыг хайрлах хэрэгтэй. Тийм учраас миний ер нь бол зорилго бол ерөөсөө гоё зөв амьдралын хэмээгтэй болох. Би хорвоод айгуу арай жоохон удаан амьдрахыг хүсэж байгаа. Хайртай хүмүүстэйгээ удаан байхыг хүсэж байгаа. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг хүсэж байгаа учраас за ерөөсөө л би амьдралынхаа хэмээг өөрчлөх хэрэгтэй юм байна. Надад муухай байсан ч хэцүү байсан ч би чадна. Би ингээд энэ зүйлийг ингээд хийх болно. Гой гой дадлуудтай болж өөрийгөө өөрчлөх болно гэдгээ. Энэ бол миний зорилго тодорхойлцсон байхгүй юу? За тэгээд дараа нь болохоор би дараагийнх нь болохоор ганцхан хоол идээд ганцхан зүйлийг хөвшүүл болгоод ингээд зөв амьдралын маягтай болохгүй. Энэ зөв амьдралын маягтай болно жингээс нь турна гэдэг чинь ерөөсөө байшин барихтай айгу ижлэх юм байна гэж дотор бодсон байхгүй юу? Байшин барих үйл явцтай. Яагаад вэ гэхээр бид нар ингээд одоо хүмүүс байшин барихтаа эхлээд боддог штэ мөрөөдлийн байшингаа бодно. Тэдэн давхар байна, тийм өрөөтэй байна, ийм цонхтой, ийм зүйлсээр бариад ийм харагдах юм бол интерьер нь ийм байвал гоё юм байна. Орж байгаа материалууд нь ч гэсэн ганцхан модоор, ганцхан цементээр байшин барьдгууд ер нь бүхэл ордог штэ. Тэгэхээр яг турах үйл явц гэдэг чинь яг тийм юм байл ингээд бүх ингээд гоё зүйлсийг оруулаад эхлээд өөрөө тэрийгээ дотроо бодоод харагдах байдал нь за ийм байна. За дараа нь болохоор ийм зүйлсийг ингэж суураа ингээд агуу гой сайн тавиад өгөх юм бол байшин маань бат бэх байна. За дээрэс нь ингээд илүү гоё болгоод байшингаа би гоё тагттай балконтой, өрөөндөө ийм номын сан, кино театрт ингээд ингэж байгаад яг ижилхэн яг тэр нөгөө зөв дадал хөвшлүүдээ ингээд хүн гоё дэлгэрүүлээд ингээд явах юм бол яг л байшин барьж байгаатай үйл явцтай адилхан. Дээрээс нь байшин биднэрт барьж байгаа хүмүүс чинь сарын дотор 2 сарын дотор ингээд барилгыг барьдаггүй шүү дээ. Энд чинь бас тодорхой хугацаа шаарддаг. Тэ яг ижилхэн жингээс эрүүл амьдралын маягтай болгож байгаа хүнд бол хугацаа шаардлагатай. Өнөөдөр бодоол маргааш хэрэгжүүлдэг зүйл бол биш ээ. Тэгэхээр эн чинь бол тодорхой үйл явцтай, тодорхой хугацааг шаарднаа. За дараа нь болохоор түрүүнд бас хэлсэндээ жоохон тавтагдчихэж магадгүй. Өөрийн биеийн онцлог яг юу иддэг би айгуу сайн бодсон. Би ингээд их жинтэй байхдаа айгуу им дилс бол амны им зугаанууд айгуу хийддэг байсан байхгүй. Шоколад, чихэр, айгуу сахарын хэрэглээ айгуу өндөр байсан юм уу? Самар ил айгуу их янз янз юм иддэг байсан заяа. Одоо бол ингээд би нэг тийм янз янз юм хийдэггүй. Гэтэ хаяа идмэр санагцсан үед бол аваад идчихдэг ч юм уу тий. Эсвэл гэрт байж байвал за. Ер нь бол нэг юм хөрөгчөндөө илүү тутам байлгахгүй. Зүгээр л яг идэхийг хүсэж байгаа юм иддэг. Яг хөрөгчөнд байгаа ч юм ойрхон байвал хүн бас жоох идэх гээд идэг байхгүй. За тэгээд одоо жишээлбэл кино үзэж байхдаа чипс идэхийн оронд попкорн идэх ч юм уу арай бага калорийтай. Дээрэс нь ингээд ирүүл штэ. Тэгээд жишээлбэл одоо зарим идмэр бол идчихдэг. Гэтэ тэрэндээ нэг стресстэй лөө би идчихлээ гэдэггүй. Зүгээр айгуу стресстэй байцсан. Тэгээд өмнө нь яг юу иддэг байсан айгу бодоод буруу зуршлуудаа ер нь бол болоод илүү тутам мэддэг байсан. Яг л хоолоо идэхийг хичээж байгаа. Тэгээ хоол идэхдээ ингээд шүлтөө хоол идээд надад бол нэг бусадаар бол хорт зуршлал гайгүй. Би чинь тамхи хэрэгэлдэггүй. Арх бол яг уу хэрэгэлдэггүй. Гэтэ найз нөхдөдтэйгөө ажлын хамт олонтойгоо бол пям явж юм уу вайн уудаг. Гэтэ тэгж архины хэрэглээ бол тийм өндөр бол биш. Тийм учраас бол харьцангуй гайгүй өөрийгөө бодоход. За дээрэс нь веб зэп ер нь бол татдаггүй. Тэгэхээр надад бол хорт зуршил бол гайгүй. Яг өмнө нэг айгүй тийм дилс бол янз бүр юм л хийддэг байсан. Тэрийг ер нь бол багасгацсан. Яг л хоол идэж байгаа. Та бас ингээ өөрийгөө бодож үзэх хэрэгтэй. Тэ? Тэгэл өөрийгөө бас хүн өөрийгөө л хамгийн сайн мэдчихэж байгаа шүү дээ. Юу иддэг, юу яадаг гэдгийг 24 7 365 хоног өөртөөгөө байдаг учраас өөрийнхөө давуу болон сул тал яадаг гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. За дараа нь болохоор би мэрэгжлийн хоол зөөж, мэрэгжлийн эмч одоо угаасаа
байж чадахгүй шүү дээ. Хүн болгон яг ингээл мэрэгжлийн хоол зууч, мэрэгжлийн эмч ингээл хоолны талаар бүх амар сайн мэдлэгтэй, бүх юмны талаар зохис мэдлэгтэй хүмүүс гэж юм байхгүй шүү дээ. Гэхдээ тийм хүмүүсээс суралцах хэрэгтэй. Одоо жишээлбэл би бол ингээд ном унших айгу дуртай байхгүй юу? Тэгээ бараг бичлэг болгон дээрээ л ном унших дуртай л гэж хэлээд байгаа. Тэгэхээр би ингээд номоор дамжуулаад одоо надад ингээд турхтай, хатгатай, жингээ хасах ч юм уу, эрүүл амьдралын хэмжээтэй холбоотой номнууд ийм номнууд байна. Өөр хэд ном байгаа би тэднийг олохгүй байгаа байхгүй юу? За тэгээд энэ номнуудаа бол айгу уншиж байгаа. За энэ сүүлд ингээд бичлэгэндээ бас харуулсан. Энэ бүр үнэхээр маш гоё. Энэ зохиолчийн бас нэг өөр ном байт юм билээ. Тэрийг би бас одоо дараа сар 12 сард өөртөө бэлэг болгоод авъя гэж бодож байгаа. За тэгээд та магадгүй ном унших дургу байх юм бол подкастоо сонсч болно. За подкаст сонсохоор чинь заавал монгол хэл дээр бол зөндөөл гоё зүйлс одоо мэдлэгтэй мундаг хүмүүсийг оруулсан подкастууд байдаг. За эсвэл та гадаад өөр англи, солонгос, хятад ямар нэгэн гадаад хэлтэй бол тэр хэллэрээ сонсч болно. За эсвэл кино үзэж болно. Баримтат кино, янз бүрийн кинонууд үзэж болно. Яг өөрийнхөө дуртай аргаар л юмаа ингээд магадгүй заавал хүн болгоно ном уншиж тарч чадахгүй бол тийм мэрэгжлийн хүн дээр очиод уулзч зөвлөгөө авчиж болно шүү дээ. Тэгэхээр та тэгж ингээд яах хэрэгтэй. Миний хувьд бол ном уншиж, янз бүрийн подкаст сонсох, янз бүрийн одоо зүйлсийг бичлэгүүдийг үзэх бол миний арга барилахгүй. Тэгэхээр би тэднийг айгүй хэрэгжүүлж байгаа. Дээрээс нь Instagram, ямар нэгэн сошиал одоо платформуд дээр тийм мундаг судлаач мэрэгжлийн хүмүүсүүдийн дагдаг. За дараа нь болохоор за түрүүн шинжилгээ өгдөг гэж хэлсэн тий. За энийг бичсэн байсан байна. За амьдарч байгаа газрын уур амьсгал чухал гэж бичсэн байна. Яг үнэн бидний өвөг дээдс өвөө эмээ маань юу идэж өссөн одоо юу иддэг бид нар яг улиралдаа ямар өвөл хавар зун намартай яг юу иддэг энэ бүгд айгуу чухлаа. Одоо гадаадад Америкт Солонгост, Хятад, Япон, Монголд байгаа хүмүүс, Оросд байгаа хүмүүс ингээд цаг уур, улирал амьдралын хэм маяг, орчин нөхцөл бүх юм ингээ өөр ахгүй. Тэгэхээр яг тухайн газараа тохируулж хоол идэх хэрэгтэй. Жишээлбэл одоо би Солонгост байхад ингээд тийм Солонгос хоолч юм бол айгүй хөнгөн, айгүй хурдан шингэцтэй шүү дээ. Хаяа ингээл үнэхээр Монгол хоол идмэр санагдал би Монгол хоолын газар очивол ингээ хоол идэн шүү дээ. Тэгэнгүүт айгүй хүнд ингээд айгүй шингэцэн удаан тэр нэг уур амьсгалт ингээ сайн шингэхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр яг ингээд улиралдаа тохируулаад одоо жишээлбэл өвлийн улиралд Монголд бол цаанаасаа л би бол ингээд нэг шингийн юм уух маань багасаад идэг илүү халуун цай уугаал гоё юм бүлийн халуун юм уугаа дээрэс нь мах идмэр санагдаад айгу тэгдэг штеп. Яг түүнтэй ижилхэн уур амьсгалдаа тохируулж хооллох нь чухлаа. Тэгээд би бас уламжлалт хооллын юмнуудыг айгу их судалдаг. Миний хэрвээ та Instagram-ыг дагдаг бол би ерөн ингээд би хаяа нэг хоолны бичлэг илэрхийлэхээр юм шар тусыг айгу хэрэгэлдэг штеп. Шар тусыг бол би айгу сайн хэрэгэлдэг. Уламжлалт хоолнуудын зүйлс уламжлалт хоолны тийм уламжлалт хангах хүн бол бас айгу мундаг штеп. Тэднийг бас би үзэж харж сонсож уншдаг. За хэрэгжүүлэхийг бас хичээж байгаа авах зүйлс юм. За тэгээд дараа нь болохоор эргэн тойрны хүмүүсийн нөлөөлөл гэж байгаа байхгүй юу? Бидний эргэн тойронд байгаа хүмүүс биднэрт нөлөөлдөгтэй ижилхэн бид нар ч гэсэн тэр хүмүүст нөлөөлдөг байхгүй. Тэгэхээр одоо магадгүй жишээ ярьж байна. Одоо найзтайгаа уулзаар гадуур хоол идээл ингээл яваад л гадуур л ингээ хоол идээд бол ингээд ер нь бол нөлөөлөлт навтаал хоёулаа бие биендээ нөлөөлөл хоол идээл явж байгаа шүү дээ. Гэхдээ тэр бол гой зүйл. Гэхдээ эрүүл мэндийн тал дээр бол аюу жоохон муу гэх юм уу. За тэрний оронд гэртээ гоё хоол хийгээд идэх. За дээрэс нь гэрт нь танаа ихнэр нөхөр ээж авчин ч юм уу ингээд жоохон юу хооллолтой, эрүүл бас хооллолтой хүмүүс авах юм бол магадгүй жоохон дуурах гэдэг. Гэхдээ та өөртөө нөлөөлөөд өөрийгөө өөрчлөөд явах юм бол тэр хүмүүс ч гэсэн бас өөрчлөгдөж болно. Тэгэхээр нөлөөлөл аягүй чухал. За нэг иймэрхүү зүйлсийг бичсэн байна. Жоохон иймэрхүү зүйлсийг би хэрэгжүүлээд эднэрийг ингээд өөрчлөөд ихэлсэн чинь одоо жишээлбэл гадуур их хоолдог байсан маань айгүй эрс багассан гэртээ хоол ичээд хичээж байгаа. Тэгээ саяны хийсэн зүйлсүүдийг би ингээд айгүй өөрчлөөд хэрэгжүүлээд ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд бас хүн болгоны одоо жин хасах үйл явц хүн болгоны бие махбод өөр учраас та өөрийнхөө бие махбод өөрийнхөө амьдралын хэм маяг өөрөө юу уудаг ямар дасгал хөдөлгөөн хийдэг ямар ажил төрөл хийдэг яаж байгаа таал өөрөө мэднэ шүү дээ. Би яг өөрийгөө мэдж байгаа тийжлэхэн. Тэгэхээр өөртөө тохируулаад өөрийнхөө арга барил өөрийнхөө дуртай зүйлээрээ дамжуулаад өөрийнхөө хамгийн сайхан хувилбарыг бүтээхэд бол оройтдгүй хизээж оройтдгүй. За би ч гэсэн одоо ингээд айгу хичээж явж байгаа байхгүй юу. Тэгээд би чинь одоо дандаа юм залуу байхгүй бид нар дандаа л юм юу байхгүй учраас би ингэж боддгийн.
угсаал хөвшөрөх нь үнэн. Тийм учраас ингээд гоё хөвшөрөхийг хүсдэг байхгүй юу? За энэ ч яг. Одоо тэгээ миний хэрэгжүүлж байгаа эрүүл гоё зөв амьдралын хэм маягтай болох гэж хичээж байгаа хэрэгжүүлж байгаа хэдэн зүйлс ингээд хуваалцъя. Нэгдүгürt бол ингээд сахарын хэрэглээгээ айгүй багасгахыг хичээж байгаа. Гэтэ мэдээж бас идэлгүүлж явах хаяа би чинь бэлүү идмээр санагдал гоё кофетэй бэлүү идмээр санагдал гоё жимсгэн хэрэглэмээр санагдал идэж уун. Гэтэ би тэргээд аль болох тохируулаад өдрийн цагаар ч юм уу тэгж хэрэглэж байгаа. За тэгээд дасгал хөдөлгөөн хийж байгаа дуртай зүйлээрээ дамжуулж. Би бол ингээд фитнес мэдсэж бол амар хүн юм мөргөөд угаасаа явж үзэж байгаа ч. Тэгээд нэг чадахгүй надад амар хэцүү санагддаг байхгүй. Усан бассейнд л явжсэн. Усан цэлэхгүй. За тэгээд бид йог хийх аягүй дуртай. Тэгээд йогоор ингээд дамжуулаад дасгал хийдэг. За тэгээд за 30-40 минут хийж чадахгүй бол 10 хийгээл тэгэл ингээд хэсгээ явдаг. Дээрээс нь бүжиглэх дуртай. Одоо гэртээ TikTok-оос ч юм уу YouTube-ээс хараад бүжиг таагч хийдэг ч юм уу, найзуудтай гарч орохдоо бас бүжиглэх ч юм уу ингэж бас хөдөлгөөн хийж байгаа. Дээрээс нь алхаж байгаа. Маш сайн алхам. Шатаар дээшээ тасаа айлах хөвшөө хэсэж байгаа. Дулаахан үед бол маш их алхаад, алхах бол үнэхээр гоё. Бодол санаач гэсэн цэгцрээд дээрээс нь эрүүл мэндээр ч гэсэн аягүй ашиг тустай. Аягүй сайн алхаж байгаа. Алхахыг хичээж байгаа. За мөн одоо хоол унд идэхдээ ингээл зурагт хараад уцаа үзэхгүй байгаа. Ерөн бол баг уцаа үзэх дургу угаасаа болцсон бэлээ. Энэ бол айгүй гоё өөрчлөгдсөн заяа. Ингээ хоолнд анхаарал төвлөрөхгүй байгаа юм шиг. Хоолол яг гоё одоо таашаал тамшаал ичиж байгаа гэх юм уу. За тэгээ хоолны дараалал айгүй чухалчилж үзэж байгаа. Аль болох ингээд ногоон салаад малаад эдгээр өмнө нь идээд тэгээ хүнд хоолнуудаа идээд за дараа нь бол амттан десерт идмээр санагц үед бол идэнэ. За тэгэнгүүтээ ингээд юу яаж байгаа. Гурил будаа гол цагаан бодог бол айгүй багасгаж байгаа. Би өөрөө жоохон глютен одоо гурил идэхээр ингээ гиз дүүрэх ч юм уу ямар нэгэн байдлаар таагүй байгаад байгаа учраас цагаан гурил бол айгүй багасгасан. Хаяал нэг иддэг. Хаяа нэг ихдээ майлангарын гурил ч юм уу, бор гурил, хар гурилтай ч юм уу зурж идэх ч юм уу. Яг угаасаа ингээ идээгүй байж байгаа амтаа удаан идээгүй жаад идэхээр айгүй амттай санагддаг байхгүй. Тэгээ хаяа нэг цов мөн хийж идэхээр айгүй амттай санагддаг. За тэгээд өөр чинь болохоор жижиг аягийн идэж байгаа. Нэг том аягийн идэхгүй аягийнхаа хэмжээгээр л тэгээд нэг би нэг юун дээр жил уншчихл цэнхэр өнгө ингээд хүний хоолны туршлыг айгу их цадцсан мэдрэмж өгдөг ч нэг юмнаас уншижсэн. Тэгээд би цэнхэр тавган дээр ч юм уу цэнхэр аягийн хоол идэх хичээдэг. Тэгээд жижигхэн савлгаатай хоол идэх хичээж байгаа. Тэгээд даршилсан хуурсан юм бол аль болох идэхгүй. Нөгөө нэг гурилтай шүл, ногоотой шүлтэй хоол айгу идэх одоо хичээж байгаа. Дээрэс нь одоо ингээд ус дангаар нуугаад авахгүйгээр чаа, өр, лимон, одоо апельсин, янз бүрийн гоё цай, тэгээ матчаг айгүй хэрэглэхийг хичээж байгаа. Одоо би нэг матчаны гоё бүрсэт аваад гоё ориг юм гоё матча аваад бас хэрэглэе гэж бодож байгаа. Хэрэгэл сурыг гэж бодож байгаа. Матчаг хэрэглэж байгаа. Кофегоо ч гэсэн гоё тохируулж хэрэглэж байгаа. За мөн юу яаж байгаа? Гадуур хооллолт айгүй багассан гэж ütсэн байна. Үнэн шүү. Ер нь бол би гадуур хооллох айгүй багассан. Айлчлах гэртээ хоол хийж хийчихэж байгаа. Тэгэд түрүүнд хэлсэн нөгөө нэг хоолноос гадуурх янз бүрийн амны зугаануудыг бол айлчлах идэхээ болсон. Тэгэл дасгал хийж чадахгүй байлаач, буруу хооллооч, одоо та түргэн хоол идлээч, ерөөсөө тэрний стресстгүй би тарган байлаач, таргалсан байлаач. Ерөөсөө нөгөө наалтгаа болсон гэдэг шиг яасан ч хийсэн гэд. За болно доо өнөөдөр юм байгаа юм чинь би тэглэгчээ гэд болно шүү дээ. Чи өвдөхгүй юм, зовхгүй юм. Тэгэл болно доо. За өнөөдөр тасгалаа гэвэл би нэг жоох алхачих. За тасгалаа хийчлээ. За тэгвэл маргааш амраад ингээд хийгээд нэг тийм юмд нэг стресстэй л за би ийм байна тийм байна гэхгүй. Дээрэс нь бас нөгөө юу би барьсан хувц айгүй хүмүүс хичээж байгаа нэг сул хувц өмсгийн хэрээр хүн чинь ерөөсөө өөрийгөө сайн анзаарахгүй байдаг. Тэгээ би барьсан хувц өмсөд харин үндсэн жисэн одоо авгаа мах зах ясан ч хэлсэн зүгээр за болно доо. За энэ тасгалаа хийчээ дөө. За ингээд авгаа мах гинэ энэ одоо тасгалаа хий. За шүдэ угааж ахтаа ингэчий. За ингээд ингэчий гэл гэрээ цэвэрлж ахтаа ч гэсэн энийгээ тасгалж одоо ерөөсөө тэгж стресстэй байсан. За би гоё амьдралын хэм маягтай 24 оны миний зорилго бол амьдралын хэм маягаа гоё илүү гоё бүр өөрчлөө. Би ер нь л ингээл жил болгоно л амхандаа ингээ хичээдэг байхгүй юу. Хичээн. За би бодсон сансан зүйлсээ хийхийг хичээн. Ингэн тэгнэ гэл айгүй хичээдэг. Тэгээ 24 оны маань бас гол зорилгоудын нэг бол амьдралын хэм маягаа гоё зөв болгох. Биеийн жингээ гоё
болгох одоо суурь айгүй сайн тавихыг хичээж байгаа. Тэгээд тэр нь маань ч гэсэн биелж байгаа. Тэгээд өөрөө хийж чадж байгаа, биелүүлж чадаа маш их баяртай байгаа. Тэгээд та ч гэсэн бас одооноос магадгүй аль хэдийн амьдралын гоё зөв хэм маягтай болоод өөрийнхөө гоё хүссэн жинтэй хүссэн хугацаа өмсдөг хүссэн одоо өөрийнхөө сайн хувилбар дээр очсон байж болно шүү дээ. Тийм бол та энэ бичлэгийг үзээд доор комент хэсэгт бас хуваалцаж болно. За мөн магадгүй эхлүүлж байгаа өнөөдрөөс өчигдрөөс эхлүүлсэн хүн байх юм бол бас энэ бичлэгийг үзээд ерөөсөө өмнө сонсож байгаагүй хэрэгжүүлж анзаарч байгаагүй зүйл байх юм бол бас хэрэгжүүлж болно шүү. Тэгээд бид нар бүгдээрээ л суралцаж байна, бүгдээрээ л хичээж байна, бүгдээрээ л аль болох ингээд сайн сайхан гоё байхыг хүсэж байгаа учраас гоё би бинээсээ гоё суралцаад би биндээ бас мэдлэгээ хуваалцах юм бол илүү гоё юм болов уу гэж бодож байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр болохоор за миний энэ бичлэгтэй хамт байсан намайг сонссон бүх хүмүүстээ маш их баярлалаа. За дараагийнхаа бичлэгээр болохоор би номны тухай ярих болно. Маш хөөрхөн ном заяа. Тэгээ би номоо ингээд яаж ярих уу? Яавал хүнд гоё ойлгомжтой байх уу? Яавал зүгээр үг л аягүй их бодож байгаа байхгүй юу? Бодоол бас за ингүүл гоё юм уу? Ингүүл тэгтээ агуулга нь юу гэж ярих уу? Ингээд товчлох уу? Ингүү тийхүү гэл номоо бас ярьж байгаа. Ер нь бол би ингээд нэг номын товчлолоор жоохон дагнсан бичлүүд бас хийх болно. Тэгээд миний YouTube суваг дээр шинээр subscribe дарсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд бүгдээрээ өөртөө хамгийн сайн хувилбар байхын тулд хичээцгээе. За заримдаа хичээхгүйсэн ч болно. Тэгэл яхав дээ. Нөгөө нэг түрүүнд хэлсэн ерөөс ингээд эцэн ч таргалсан ч за яхав дээ. Би өөрчилж чадандаа болно доо. Яг нэг тийм болсон мөлий. Тэгээ за өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. За баяртай.